брендинг камеруудын дээд түвшний камерууд байна шүү дээ. 1D цуврал юм уу, D3 цуврал ч юм уу тийм. Энэ төрлийн камеруудын үнэтэй ойролцоо болчихсон. Тэгэхээр ерөөхдөө ягаад ийм өндөр үнэтэй байгаа гэдэг юм бол ер нь Foveon X3 сенсор маань л гэж ерөөхдөө ойлгоод байгаа. Энэ маань уусаа маш гайхамшигтай сенсор байсан гэдэг. Тийм, яалт шүү дүрсний чанар өнгийг бол зөв гайхалтай болгож чаддаг тийм. Тийм болохоор ерөөхдөө commercial зурганд илүү ашиглал тохиромжтой болов гэж бодож байгаа шүү дээ. Илүү одоо гоо сайхны зураг гэж ярьдаг мөн фэшн ч юм уу тийм. Тэмхүү сурвалжлага болон спортын зурагт арай тохиромжгүй юм да. Тэр ямар ч сан ST1 загвар маань ямар үнэтэй болсон хэрэг ямар үзүүлэлтүүдтэй байгааг та бүхэн дэлгэрэнгүй танилцууллаа. Гэхдээ та бүхэн хэрвээ сонирхож байвал Sigma брендийн сайт руу ороод захиалж авах боломжийг бас тэд нэр олгосон байлаа. Тэгээ та бүхэн бас өөрсдөө сонирхоод үзээрэй. За тэгэхээр мэдээлэл маань болон энэ хүрээд өндөрлж байгаа. Та бүхэн гэр зурны нэвтрүүлэгтэй хамтаагаарай. TG компьютерийн төв. Omniforce компани нь 30 жилийн түүхтэй солонгосын тэргүүлэх TG брендийн бүх төрлийн компьютер түүний дагалдах хэрэгслийг хамгийн боломжийн үнээр Монголд оруулж ирж 2 жилийн баталгаа өгч худалдааж байна. Мөн өмнө нь хэрэглэгдэж байсан компьютеруудад баталгаа гарган иж бүрнээр нь 198,000 төгрөгөөс ноутбукийг 298,000 төгрөгөөс эхлэн худалдааж байна. Нэмж хэлэхэд Монголд анх удаа ноутбукны нурсан батарейг сэргээж байна. Та бүхэн манайд хүрэлцэн ирж хөргөнөөр үйлчлүүлээрэй. Манай аяг баруун дөрвөн зам 11-р сургуулийн ард компьютерлын төвийн баруун талд холбогдох утас 71480 тэгтэг 99 480 76. Камерын дурангуудад хэмжээнээс нь хамааран хүүд янз бүрийн хэлбэртэй байдаг. Энэхүү хүүд маань болохоор нарны хурц гэрэл болон хурц гэрлийн орчинг дуранлуу шууд орохоос сэргийлсэн байдаг. Та үүнийг хурц гэрэлтэй орчинд ашиглах хэрэгтэй бөгөөд энгийн гэрэл багтай мөн дуранлуу хурц гэрэл тусаагүй үед ашиглах зайлшгүй шаардлага байхгүй. Тэм учраас та үүнийг орчиндөө харуулж зөв хэрэглэж заашаарай. За үзэгчтэй гэрэл зураг нэвтрүүлгийнхаа хичээлийн болгон цөмөр орцгоё. Өнөөдрийн хичээлийн болгонгаар та бүхэнд сэлбэт зургийг хэрхэн болгох талаар болно. Тэгээд бид нэр яг одоо сэлбэт зураг болгохаар синий телевизийн дээвэр дээр гарч ирсэн байна. Одоо яг нар жаргачихсан яг сэлбэт зураг авах нэлээд тохиромжтой хамгийн тохиромжтой үе бол яг одоо ирчээд юм учраас цөмөр орох шиг зураг авч эхэллээ. За сэлбэт зураг болгох хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр гол объектууд бидний авч байгаа объектууд маань сүйдээс хар маягаар болгохтой. Тэгэхээр сэлбэт зургийг та бүхэн янз бүрийн газраас харж байсан баг. Тэгэхээр энэ зургийг болгоход юу шаардлагатай хичээлээр авах бол тэгэхээр бидний хамгийн нэгдүгээр анхаарах зүйл маань юу вэ гэхээр авч буй гол объект маань илүү сонирхолтой хэлбэр төрөстэй хурц хэлбэртэй байх шаардлагатай. Тэгж өгвөл хийсэн зураг маань илүү сонирхолтой болно. Мөн дурсал газрууд юм уу хүмүүсийн сайн хэлбэр төрөстэй сайн мэддэг объектуудын зургийг болгоод сонирхолтой болж өгдөг. Сэлбэт зураг буулгаж байгаа нөхцөл бидний дараагийн анхаарах зүйл маань юу вэ гэхээр флаш гэрэлийг ашиглахгүй байх юм. Бидний флаш гэрэлийг ашигласнаар гол сүйдэрсэн объект хэрэгтэй болгож өгдөг учраас флашийг ашиглахгүй байх хэрэгтэй. За үүний дараагаар бидний анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр бид камерын горимыг эм горимдээс авсан байх хэрэгтэй. Учир нь бидний камера автоматик хэмжиж байгаа нөхцөл объектыг гэрэлтэй болгох нь нөхцөлтэй учраас аль болох эм горимыг ашиглаж зураг болгох хэрэгтэй. За сэлбэт зураг авахд бидний хамгийн сүүлийн анхаарах ёстой зүйл маань юу вэ гэхээр фокус. Гол объектууд болон ард байгаа биелүүд аль болох хурц фокустой болж зураг маань илүү сонирхолтой болж байна. Үүний тулд бид нэр илүү хурц хэлбэр төрөстэй объектуудыг сонирхолтой болгох. Тийм учраас фокусыг их байлгахын тулд F-то буюу өцөө нэлээд хааж өгсөн байдлыг хурцтай болох. За одоо ингэж мураад зураг авах. Өнөөдрийн объектор бид нэр бакулар имбучи хийдийг сонгож байгаа зураг авч байна. Хийдүүдийн ерхий хийц архитектурын шийдэл нэлээд өргөц хэлбэр төрөстэй байдаг учраас сэлбэт зураг буулгахад маш оновчтой объект болж өгдөг байгаа. Тэгэхээр бид нэр энэ зургийг буулгахад яг одоо бол нард жаргачихсан
байгаа учраас бид нэр одоо миний давхаргаа ISO 200 дээр өрцөө би нэлээд хааж өгч байгаа 8 дээр тавьсан байгаа. 8 дээр тавьж өгснөөр объектууд маань нэлээд сайн фокустай болж өстой байгаа. Мөн хурдаа би 200 дээр тавьж одоо зураг болгох гэж байна. Тэгэхээр эндээс бид нар ямар зураг авах одоо үзье. За эндээс энэ зургаас харж байгаа хийд маань болохоор хэлбэр дүрс нь гарч өгсөн. Ерөөдөө хараас нь зүрс гарч байгаа. Үүний эсрэгээр цаана байгаа тэнгэр маань нар жаргаж байгаа улаан тоон болон дээшигээ цэнхэрсэн салангарсан дүр өнгөнүүд маань зурт нэлээд өнгө нэмж өгдөг байна. Мөн сэлээ зураг авч байгаа нөхцөлд энэ мэтчил нар жаргасан үед болон нар жаргахын өмнө яг жаргаж байгаа үед зураг болгож мөн байна. За тэгэхээр бид сая барилгын зураг авахд хэрхэн гарч байгааг харсан. Одоо тэгвэл хүний зургийг сэлбэт маягаар буулгахад ямар шоу үүсгэхийг зөвхөн одоо харсан. За та бүхэн харсан байх сэлбэт зурагт маань объектуудын хэлбэр дүрс мөн хүний хөдөлгөөнүүд илүү сонирхолтой зүйлсийг бий болгодог байгаа. За мөн та илүү сонирхолтой дүрс буулгахыг хүсвэл өргөн үнцгэл дуран ашиглаад буулгаж болох ингэснээр зурагт маань илүү олон объектоор ч илүү сонирхолтой дүрсийг үүсгэж байгаа. Гэтэ мөн таны сонирхлоос хамаарат зүүн болон фото дурангууд байж болох юм. Сэлбэт зургийг нар жаргасны дараа буулгаж байгаа гэдэг давуу тал нь зурагт маань маш гоё өчтөр өнгө юу болж байгаа учраас их сонирхолтой байна. Мөн дараагийн давуу тал нь юу гэхээр бид хэмжиг зургийг авч байгаа нөхцөл юу зэрэг гарахгүйгээр тухайн ам шиг үйл хөдлөл болон тухайн имижийг үс алхаж байгаа онцлогоор нь илэрхийлж болох давуу талтай учраас энэ зураг маань бас хүмүүсийн их сонирхолтой байна. Ингээд та бүхэн энэ зургийг авч бид бас имиж бидтэй холбоотой ялцж байна. Тэгээд хичээлийн маань энэ удаагийн багт хэлж байна. Бидний эргэлдэг камеруудын гэрэл хэмжигчин төвдөө байрладаг бөгөөд тухайн хэсэгт байрласан гэрлээс хамааран зураг маань гэрэлтэй болон бараан буудаг. Үүнийг метр мод гэж нэрлэдэг бөгөөд хажууд харагдж байгаа дүрсээр тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр метр мод маань 3 төрлөөр метр мод байдаг. Нэг нь спот буюу яг тухайн хамгийн голын цэгийг мэдэрнэ. Хоёр дахь нь center weighted буюу голын цэгийн эргэн тойрны орчинг. Мөн гурав дахь нь гэрэл зургийн бүхэл орчинг хэмжиж гэрлийг таарладаг байгаа. Гэтэ та ямар төрлийн зураг буулгаж байгаа шалтгаалan энэ хөө метр модыг ашиглах юм. Нэвтрүүлгийн хаягийн ярьцлагын болон бид профто дизайн агентлагийн гэрэл зурагч батат хахтар уулзгаар гэсэн байна. Тэгэхээр энэ дрэмний батат зурагч. За тэгэхээр та өөрөө анх яаж зураг авч эхэлжсэн болон өөрийнхөө тухайд авч танилцуулсан. Намайг Ботот гэдэг профто дизайн зурагчин дизайнер гэж хэлдэг. Тэгэхээр анх гэрэл зураг авахдаа ямар камераар хэлжсэн? Хэдэн жилийн өмнө зураг авч эхэлжсэн? Би чинь Мөнхөс компанид хөдөлгөөний дизайнер ажилладаг байсан. Тэгээд яг нөгөө зураг авах ажлууд маш их гарч ирээ. Тэгээд D60 Canon-ы тийм аппарат авчихсан. Тэгээд тэр жил чинь нөгөө гамма агентлагаас аялал зохион байгуулсан. Гэрэл зургийн сургалт тийм үү. Тэрэнд нь амралтаад. Тэгэхээр аялал маань ер нь ямар баг бүртгүнтэй яаж явчихсан?
Аялал нь бол яг